Сайн байцгаана уу? Лайв шнэр байна. Өнөөдөр та бүхэндээ би өөрийн биеэр туршиж 10 кг хассан хамгийн амьдралдаар 3 арга хуваалцах гэж байна. Хэрвээ та жингээ асах гэж олон янзаар оролдож, тоо томшгүй олон турх контент үзсэн ч нэг л ивэ олохгүй байгаа бол энэ видео яг танд зориулагдсан учраас бичлэгээ дуустал хамт байгаарай гэж хүсмээр байна. Өнөөдөр би ус уу, мацаг байр, орой идэхэ бол гэх мэт бүгд мэддэг хэрэгжүүлэхэд хэцүү зөвлөгөө биш, харин амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж болох амархан аргуудыг туршлагаасаа хуваалцах гэж байна. Нэгдүгээр арга. Багыг ихээр солих арга. Та турхаар шидлээ гэж бодъё. Өглөө овёс идсэн, салаад идсэн, 2 литр ус уусан, бүх зүйл зөв явж байна. Гэтэл хамт ажилладаг хүн чинь 640 калори бүхий 12 ширхэгтэй жигнэмэг задалж Монгол хүний сайхан сэтгэлээр танд нэгийг санал болголоо. Ингээд л таны өглөөний бүх хичээл зүтгэл нэг хазалтаар нуруунах эрсдэлтэй болно. Өөрөөр хэлбэл таны найз өөрөө ч мэдлгүй өөрийн авах байсан 50 калори буюу хэсэг өөхөө танд бэлгэлжиж байна. Харин та түүнийг өөртөө өөх болгох эсвэл тасгал хийж чадах хүнд ачаатай тулгарлаа гэсэн үг юм. Энэ тохиолдолд миний өөртөө хэрэгжүүлдэг арга бол энэ жижигхэн өндөр калори нүүрс ус бүхий жигнэмгээ гэдгийн оронд хараад түнтэй ижил хэмжээний калоритой их хоол эзэн дээр гэж бодоод элдгээр татгалзах эсвэл хадгалаад дараагийн хохирогчд шилжүүлдэг. Ингэснээр би өөрийгөө хэрэггүй 50 калориос аварч чадлаа. Хоёрдугаар арга. Төгжрлийг найзаа гэж бод. Энэ арга бол Улаанбаатарын хувьд хамгийн тохиромжтой арга юм. Хэрвээ та ажил сургуульдаа машин эсвэл нийтийн тээврээр явдаг бол суухаасаа өмнө төрхөлөөгээрэй. Та зогсоолоос гарлаа шууд төгжирч эхэлнэ. Үүл бол бүр хөдлөхгүй ч биш мэднэ. Тиймээс энэ тохиолдолд та ингэж бодоорой. Хэрвээ би энэ замыг алхсан бол яах вэ? Хэрвээ та төгжир зогсохын оронд алхлаа гэж бодъё. Гэтэл яагаад ч юм төгжирл арай гайгүй юм шиг урсаад танаас автобус төрүүлээд очлоо гэхэд та эрүүл мэндэд эрэхтэй кардио дасгалын хамгийн энгийн хэлбэр буюу алхалтыг хийсэн. 30 минутанд та 150-аас 200 калори шатааж чадна. Та энэ удаад цаг алдсан хэдий ч муугүй хэмжээний калори шатаасан. Тиймээс ашигтай ч биш, алдагдaltaй ч биш ажиллаа гэсэн үг. Гэхдээ мэдээж машинтай төгжрээд эрүүл мэндээ алдаад, цагаа ч алдаад алдагдaltaй ажилласнаас 10 дахин дээр юм. Дараагийн тохиолдолд та автобустай зэрэгцээд очлоо гэж бодъё. Та кардио дасгал хийж 150-аас 200 калори аль хэдийн шатаасан. Цагаа ч алдаагүй. Тиймээс та ашигтай ажилласан гэж бодох хэрэгтэй. Тэгсэн төгжрөл маш их байгаад та зорьсон газартаа автобуснасаа төрүүлээд очичихлоо. Энэ тохиолдолд та жекпот ажиллаа. Та цагаа ч хэмнсэн, тасгалаа ч хийсэн. Тиймээс энэ бүгдийн гол санаа нь та алхсан тохиолдолд алдах юм байхгүй бөгөөд дараагийн удаа төгжрөх үү эсвэл алхах уу гэд дахиад нэг бодоод үзээрэй. Хэрвээ хоёр дахь арга маань ойлгохгүй хүндрэлтэй санагдсан бол та бичлэгээ авахраагаад дахиад нэг сонсоод үзээрэй. 3 дугаар арга. Авах калори багасгахаас илүүтэй шатаах машина томсго. Та энэ дууг мэдэх үү? Тэгвэл яагаад аяг ус уусан ч таргалаад байгааг мэдэх үү? Би үүнийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлах гээд үзье. Бичлэг дээр харагдаж байгаачлан хүний биеийн өөх амарч байхдаа 2 калори шатаадаг. Харин булчин 3 дахин их буюу 6 калори шатаадаг. Хэрвээ булчингаа ажиллаад эхлэх юм бол үүнээс ч илүү ихийг шатаах боломжтой. Иймд хэрвээ та булчин байхгүй бол жижиг машинаар л авсан калороо шатаах гээд зөөгөөд байна гэсэн үг юм. Мөн өдөртөө зөөж чадхааргүй хэмжээний калори аль хэдийн авсан бол тэрийгэ дасгал хийж чадах эсвэл өөрт нэмэлт өөх болгон хадгалахаас өөр аргагүй болно. Тиймээс багч гисэн булчинтай болж ачаа зөөх машина томсгоорой гэж зөвлөмөр байна. Нэмээд нэг тип хэлэхэд хүний биеийн хамгийн том булчин бол буйны булчин юм. Тиймээс та булчинтай болохын тулд фитнес заавал орох хэрэггүй. Алхах, гүйх, шатаар гарах, уулан давирах гэх мэтээр хөлний булчингаа бүрэн ажиллуулах боломжтой юм. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ турах хамгийн амьдралдаар 3 аргын талаар хуваалцлаа. Таныг ч гэсэн өөрийн турах арга барилаа олно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та энэ мэд хэрэгтэй мэдээллүүдийг цаг алддаггүй авахыг хүсвэл лайк дарж, subscribe хийхээ бүү мартаарай. Дараагийн бичлэгээрээ дахин уулзлаа. Түр баяртай.